Сая гарахгүй хүн ханасан да. Бичлэгээ эхлэхээс өмнө үзэгчдэд нэг зүйл сануулсан хэлмээр байна. Энэ бичлэг та бүхний үзэж, бишээ сонсож дассан зөвхөн ямар нэгэн түүх өгүүлдэг төрлийн бичлэгүүдийн нэг биш тул заавал үзэж байж бүр мэдрэх бичлэг юм. Тэгэхээр үзэх боломжгүй байгаа бол бичлэгээ зогсоогоод орой гэртээ чихвчээ зүүгээд болж өгвөл гэрлээ унтраагаад бичлэгтээ бүрэн орж тоглон үзээрэй гэж хүсмээр байна. Өнөөдрийн бидний хамтдаа аялах 99 хаалгатай харш гэх энэ орхигдсон байшин нь Малайз улсын төдийгүй Азтай алдартай сүнсхийн үзэгдэлтэй гэгддэг байшингуудын нэг юм. Та Google дээр Малайзын сүнстэй газрууд гэд хайхад гарч ирэх жагсаалтын заавал нэг юм уу хоёрт баталгаатай байдаг алдартай орхигдсон газар үлээ. 99 хаалгатай харшийн түүх Британийн Малайз гэгддэг байсан үе буюу Малайз улс Британий колони байх тэртэх 1800-ад оноос эхэлэлтэй. Энэ байшин 1800-ад оны сүүл үед Британийн чинэлэг бизнесмен Рамстений гэр бүлийнхэн анх бариулсан гэгддэг бөгөөд тэд байшинг тойрсон өөрсдийн эдлэнд чихрийн нишинг тариалж байв. Тэдний тариалангийн бизнес амжилттай байж эдлэндээ амар сайхан амьдарч байсан ч 1948 онд бүх зүйл өөрчлөгдсөн гэжээ. Байшинг анх бариулсан Рамстений ач хүү болох Джон Сенмор Рамстен гэгч 1948 онд энэ байшиндаа учир битүүлэг байдлаар хөнөөгдсөн юм. Түүнийг байшин руугаа шүн орж байхад нь хэн нэгэн араас нь буудан хөнөөсөн гэдэг байна. Алуурчныг олон жилийн турш хайсан ч хэнийгч гин буруутай гэж тогтоож нотолж чадаагүй. Бизнесийнх нь өрсөлдөгчдийн нэг байх гэж таамаглал төдийл дэвшүүлжээ. Үүний дараагаар 1950-ад онд бусад Рамстений гэр бүлийн гишүүд Малайзыг орхиж байшин хаягдж хоцорсон гэх хувилбар байдагч. Мөн бусад Рамстений гэр бүлийн гишүүд эндээ янз бүрийн шалтгааны улмаас араасаа учир битүүлгээр нас барсан гэх хувилбарч байдаг. Олон жил өнгөрсөн тул одоог болтол аль нь яг үнэн худал эсхийг нь хинч бүрэн мэддэггүй байна. Ямар ч тач 99 хаалгатай харш эзэнгүй хаягдсанаас хойш ойр хавийн нутгийн иргэдийн дунд энэ байшинг сүнс хий үзэгдэлтэй хараалтай гэх мэт амд амтсан яриа тасархаа байсан юм. Энэ бүх яриа дээр нэмээд энэ газрыг улам алдартай болгосон бас нэг түүх байдаг нь Рамстенийнхэн байшин хаяж 99 хаалгатай байшин эзэнгүй хоосон байх үед Малайзын нэгэн бөө ирж энд зан үйл хийдэг байсан гэх яриа байдаг. Нутгийн бусад иргэд хий үзэгдлээс айн байшинд орж зөрхөлдөггүй байхад тэр бөө зориглон ирж зан үйл үйлцээр байгаад зуудах хаалгыг шидийн аргаар нээснээр нөгөө ертөнцтэй холбогдох хаалгыг нээсэн гэх сонирхолтой төвхтэй газар юм. Мэдээж энэ бүгдийг Дими хоосон яриа гэдэгт бат итгэж байсан бэ. Малайзын хамгийн алдартай хий үзэгдэлтэй гэгдэх уг байшин руу энэ бүх зүйлийг өөрийн биеэр үзэж шалгахаар явлаа. Хий үзэгдэлтэй сүнстэй гэсэн газар ирж ин Малайзын Үүдэнд нь ирэх үед 99 хаалгатай харшийн гадаа байх золтон байрын шар нохойг анзаарлаа. Эхлээд нэг нохоо гэж ботсон боловч нийт 3-4 нохоо уг байшинд байгааг удалгүй олж мэдэв. Байшинд яаж орох вэ хэмээн бодож байх зур мопедтой нэгэн залуу ирж намайг уг байшинд орж болохгүй хориотой гэх зүйл хэлсэн. Тэр хүн англиар төдийлөн ярихгүй байсан ч намайг байшинд орж болохгүй гэдгийг ойлгомжтой илэрхийлж байлаа. Намайг тэндээс хөөх зураа өөрөө энд ирсэн ажлаа амжуулж байшингийн урд байсан сарвчанд байх шүтэн тахил бололтой зүйлийнхээ урд тос хийж зул асаасан юм. Нэгэнт би алс холоос зориод ирчихсэн тул яаж ийж байгаа дотогш орж бичлэг хийхин тулд түүнтэй ойлголцохыг оролдож байсан ч тэр хүн эрс эсэргүүцсээр байв. Хэсэг намайг амжилтгүй хөөж байгаад өнөө хүн явхаар болж орж болохгүй гэдгийг ахин сануулад яваад өгсөн юм. Явсан хойгуур нь гэгээ тасрах үед би нохтыг амжилттай байшингаас хөөн гаргаж бичлэгээ эхэлсэн юм. За орой болчлоо. Харанхуй болж байна. Түрүүн жингээ буу адал явдал боллоо. Нохоонууд байна. Нохоонуудыг хөөлөө. Тэгээд бас нэг энэтхэг хурж ирээд ин чи. Зус шиг масаач яваад өглөө. Энд нэг бурхан тахилын нас байд юм шиг байна. Эсвэл мэдгүй энэ газрыг одоо харагдаж барьж байгаа юм уу мэдгүй. Тэгээ намайг ямарч энд орж бичлэг гэж болохгүй гэж бол хэлсэн. Гэхдээ тэгээд
Мэдээж орно. Одоо нохоонуудаас нь л болгоомжтой орох чинь доо. Чи намайг ирэхэд хитэн золбин нохоо байсан. Тэгээ би сая хэдийн хөөж хөх оролдлого бол хийлээ гэхдээ энэ чи хөөгдсөн юм уу гүм үү? За энэ шат бас их эвгүй харагч байна. Ялангуяа тэр дээр хэсэгтэй. Яваарай. Ахаа байвал яваарай. Толон хаалгатай байхгүй. Тэгэхээр энд нийт 10 өрөө байдаг гэсэн. Тэр нэг 60-70 хаалга бол байх шүү. Тэг яагаад 99 хаалгатай гэж нэрсэн юм? За энэ шат дээр юм бол ямар ч үндсэн шатаар нь бол гарч үзье. Жоо. Юуны мат нохоо гэж магадгүй. Жоо. За ингээд дахиад баахан хаалгануудтай өрнөд. За энэ хэсэг бол ингээд шатан байхгүй болсон. Тэ нэг юм энд анзаархад байшин бол маш муу тийм муутцсан нөхцөлтэй болцсон. Тэг ер нь бол ингээд нураад эхэлсэн гэсэн үг. Аргагүй л дээ ч одоо 100 гаруй жил болсон байсан ч. Нарта төмрөн юугаар дээвэр нь яалсан юм шиг. Саяхан хийж ер нь бол янзсан байна тий. Тэгээ энд бас нэг 20 онд үлээ түүмэр гарсан гэсэн. Тэрнээс хойш тэгвэл дээврийн янзсан байж магадгүй байна.
Тэ мэдээж хийвэл юун дээр сайт майтууд дээр сүртэй бичсэн байлээ. За нөгөө нөхөө чи явж ин да. Яра. Хай. За энэ хоо төлөвлөн дайрахгүй юм шиг байна шүү дээ. Гэхдээ энийг бол доош нь буулгахгүй бас эвгүй байна. Гэрт нэрснээ хөөгд ашигтай тий. За энэ хар тамаша аюулт. Ачиж. За юм ба хувцс вэ. За ерөнхийдөө ийм нэг л хогоор дүүрсэн юм л газар байна да. Энэ газар маань бол Малайз улсынхаа нэлээд алдартай хий үзэгдэлтэй сүнстэй гэдэг паранормал гэдэг байшин. Юу гэж 99 хаалга байх вэ? Гээд байсан. Яг ингэ явсан чинь баг олон хаалгатай байна. Оо, энэ хараа. Тойл шүү дээ.
буцаар нохоонууд явчлаа. Юу харагддаг юм бэ тэр? За тэгээд 99 угаасаа хаалга байхгүй тодорхой гээ. Хаалгыг бол тоолохгүй байхаар шийдлээ. Энэ бодвол барилгачтай ашиглаж исэн санал баг. Жиж жоох сууч. Нэг үзүүлэгч юм алга. Балгас байна. Тэгээд хүмүүс энэ чи янз бүрийн дуу чимээ их сонсдог гэж ярьсан байлээ. Тэгээ би бол ямар нэгэн дуу чимээ бол сонссонгүй. Тэгээ намайг энэ чиг тэгээтэл ирээд биччихэхэд нэг инэтхэг ирсэн. Тэр болохоор үүднийхээ тэр өөрийнхөө бурхан шашин дахлынхаа юм дээр одоо масл тос хийгээд урамлын тос тэг яваад гисэн. Тэгснэ өөрөө болохоор ийшээ орохгүй гээд ерөөсөө ордгоо сүнстэй энэ гэсэн юм ярьсан. Тэгээ намайг яв гэхээр нь би сүнстэй бол тэр тусмаа би орох хэрэгтэй гэдэг. Магадгүй тэр энэтхэг сүнсийг харсан гэж магадгүй юм те. Эсвэл ямар нэг юм сонссон тэгээд орохгүй гэсэн юм болов мэддэг. Би бол хэлсэн хоёлаа хамт орё. Намайг яв гэхэд харин би хамт орё. Би тэгээд жоохон бичлэг хийчихтэй чи намайг явахаар одоо тэ намайг харжаа явуулчихаа хамт ороод гэсэн чинь нөхөрөхгүй би яасан ч орохгүй. Ордгүй юм бэл. Тэгээ нутгийн хүмүүс орохгүй байна гэдэг нь юм мэдээд орохгүй нөө эсвэл ер нь идэхгүй жоохон сүрсэг бишрэл ихтэй тиймэрхүү зүйлд их итгэдэг хүмүүс байж бас магадгүй. Тэгэхээр манай энэ газраас айдаг болсон ч юм уу те. Тийм байж бол магадгүй. За одоо энэ ч тэгээд өөр ороод байх өрөөгчүүлцсэнгүү үзүүлээд байх зүйлч үлдсэнгүү энэ шатаар ландуураад буучихгүй шиг тэгээд явъя да. За ийм байд юм байна.
Нэг юм яа хүн алхаж байгаа юм шиг чимээ сонсогдсон. Кокос. Кокна. Хатцсан. Энэ тэгээд нөгөө дээврийг янсан хүмүүсийн барилгын ажилтны ноол юм байна л да. Ийм хийж тавьсан юм байна. Миний үзчихсэн хэдэн жилийн өмнөхөд бичлэгүүдээр ийм жорлон бол байгаагүй. Яг нэг нохонод байхгүй. За азар нохоо байхгүй юм шиг. Тэгээд байшин маань ч одоо үзүүлэх юм байхгүй боллоо доо. Сонсно. Нохоо юм болов. Нэг зүйл явж байгаа юм шиг. Гэхдээ тийм хүн бол биш нэг тийм нохоо байхаар хүм зүйл яг модон гадруу дээр явж байгаа юм шиг сонсогдлоо. За 99 хаалгатай байшин гэдэг газар ийм байт юм байна. Төдийлөн янз бүрийн зүйл бол юу ч мэдгэцсэнгүй. Золбин нохоонуудаас өөр.
гараа явсан чинь энэ дотор сая юм доорсон та. Ахаад нөгөө хөнгөн нэг тийм алхаа. Хоёр давхраа сонсогдлоо. Тэр нэг өөр шат байсан тэр өөрөө нохоо буцаад ийшээ гарчтай болов. Сая гарахгүй юмнэсэн да. Юу вэ? Яг явахсан чи. Hello. Сая гарахгүй хүн ханасан да. Hello. Hello. Нохоос яаж явчихсан. Йоо. Зэн чи явахсан чи харин явмарг бол явчлаа шүү. Яа харахгүй нэг хүн гэж байгаа юм шиг сонсогдсон доо. Шууд хардаа арьс шууд босчих тардаа. Бүр айгүй ойрхон сонсогдсон байхгүй энэ хүний гэж байгаа юм. Шууд би харцаач сая. Яг энэ хажууд дуурсан. Тэгсэн чи яг тэр үеэр нь бас дараагаар нь хоо дуурсан. Hello. Энэ нохоо ямар ядаргаат нохоо. Жоо. Дэх үгүй. Жоо. Яцэл хүн дуурсан да. Яг адилхан л дуурсан л да. Яг хүмүүнийг мэдэхгүй л дээ. Бошоо очиж жоод
компьютертэй болж чад. Яг энэ хэсгийг үзмээр санагчлаа. Энэ бол сонирхолтой момент л. Янз бүрийн амьтан байх шиг. Энэ бол ямар нэг амьтан юм шиг байна. Жижигхэн. Яг энэ дээдлийн модон таацны яг дээр хоёр давхрын шална хавцаа. Мэдгүй ямар нэг хулгай молгон ч юм уу те. Энэ бол яг тийм юм шиг. За мэдгүй. Дээд давхрлын оны давхраад байна.
За. Явъя та. Ямар нэгэн яг хоо сонирхолтой ганц хоёр тэр алхаанууд ч яах вэ? Ямар нэгэн амтан баг л та. Харин тэр яг хажууханд хүн ханих шиг болдог. Тэр хэсгийг бол жоо санал юм байна. Гэхдээ мэдгүй. Тэр хэсгийг сайн очиж жагаад ухрааж байгаа, чангалж байгаа, дудаашруулж байгаад сонсч үзэх хэрэгтэй. Гэхдээ мэдгүй камер микрофонд бичигдсэн үгүйг нь бас сайн мэдэхгүй байна. За ингэж явъя да. Яг тэр хэсгийг үзчихээд дараа нь нэмэлтээр тэр талаар тайлбар хийнэ. Үнэхээр ямар нэгэн сонсогдоо эсвэл би хийн сонсвоо. Эсвэл ямар нэгэн нохоо ч юм уу те. Байгалийн гаралтай чимээч болно шүү дээ. За ингэ баяртай бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Бичлэг та бүхэн таалагдсан байх гэж найдая. Одоо хэдэн сонирхолтой мөчүүдийн талаар товчхон ярилцаад бичлэгээ төгсгөе. Байшинт байх явцад төдийлөн амар зүйл болов гэж учир шалтгаан их усүрн ойлгомжгүй чимээнүүд үе сонсогдож байлаа. Гэвч эдгэрийн донд онцолж дуртахгүй өнгөрч болохгүй сонирхолтой моментууд байгаагаас бичлэгийн 28 дахь минут 50-д болсон мөчөөс эхэлцгээе. Би тухайн болсон зүйлээс өмнөхөн байшингийн үүдний хэсэгт гарсан хойно дээд давхарт хөнгөн алхах чимээс сонссон. Энэ хожим миний альч камерт бичигдээгүй болж таарсан бөгөөд хүн гэхэд хитрхи хөнгөн тул би надад хөөгдөж гардаг нохтын нэг нь эргээд дээд давхар руу гарсан байх гэж бодож энэ талаараас бичлэгтээ ярьсан. Гараа явсан чинь докторсоо юм доорсон та. Энэ талаар ярьж дуусаад дөнгөж шат руу гарах үед яг миний баруун талд надаас холгүй хин нэгэн хоолоогоо засаж юм уу ханээж байгаа мэт чимээ тухайн үед надад сонсогдож тэр зүг рүү зочин харж байгааг минь та бүхэн бичлэгээс харсан. Одоо тэр хэсгийг ахин үцэцгээе. Би энэ үед яг юу дуурсныг сайн ойлгоогүй. Надад бол надаас холгүй хүн ханиасан мэт санагдсанд би бичлэгийн эхэнд гарах улаан цамцтай залууг эргээд ирчихсэн байна гэдэгт 100% итгэлтэй байсан юм. Тэр залуу биш юма гэхэд өөр ямар нэгэн хүн ирчихсэн байл гэж бодсон. Хаалга юм уу багны цаанаас юуг гарч ирээд надтай ямар нэгэн таагүй зүйл тохиолдох л гэж бодож байна. Учир нь би тэр үед хин нэгний хувийн өмчөд нэвтэрч зөвшөөрлгүй зураг авч байсан тул хууль зөрчиж байна гэсэн үг. Хэдийгээр энэ байшин нь орхигдсон байшин ч гэсэн эзэмшигчтэй гэсэн мэдээ би өмнө нь уншиж байсан. 20 онд байшинд гарсан галт төмрийн дараач гэсэн дээвэр ханыг нь янзалсан байгаас үүнийг төвөггүй ойлгож болно. Гэвч та бүхний харсан шиг тухайн чимээний дараа ямар нэгэн хүн огт гарч ирээгүй. Ахин ямар нэгэн ойролцоо чимээ сонсогдох нь битгий хэл хүний бараа зүрч харагдаагүй юм. Тухайн үедээ би хүн ханих юм уу эсвэл хоолой засах чимээ гарлаа гэж бодсон ч хүн гарч ирээгүй тул тэгсгээд гайхаад л өнгөрсөн. Харин дараа нь бичлэгээ компьютертаа хуулж тэр сонин чимээний талаар санаад тэр хэсгээ үзэхэд та бидний үтсэн шиг ямар ч хүн ханиаж байгаа эсвэл хоолоогоо засаж буй мэт чимээ бичлэгт байгаагүй юм. Ямар нэг зүйл унаж байгаа шиг чимээ бичигдсэн байх бөгөөд үүний дараа байшингийн хойноос нохоог өлж хуцаж эхлэхээс өмнө бас нэг ойлгомжгүй чимээ бичигдсэн байгааг анзаарав.
Би энэ сонин чимээг байшинд байхдаа тухайн үед огт сонсоогүй. Харин миний хоёр камерт хуйуулсанд нь бичигдсэн байв. Одоо үзүүлэх хоёр бичлэгийн эхнийх нь гол камерт буюу микрофонтой камерт бичигдсэн та бүхний үзсэн тэр бичлэг бол дараагийнх нь нүүрний камерт буюу экшн камерт бичигдсэнг одоо харьцуулж сонсцгоё. Нүүрний камерын дуу хамаагүй сул байгаа нь чимээ гарч байгаа зүг рүү биш над руу харчихсан байгаатай холбоотойгоос гадна жирийн экшн камерт бол төдийлөн сайн чимээ бичээгүйч тэнд ч гэсэн аль аль чимээ бичигдсэн байв. Хэдийгээр олон удаа сонсож ухрааж чангалж удаашруулж янз бүрээр сонссон ч эдгээр чимээний гарал үүслийг одоо болтол яг таг бүрэн итгэлтэйгээр тайлбарлаж чадахгүй л байна. Эхний юм унаж буй мэт чимээг хан таазнаас ямар нэгэн шавар будаг гэх мэт зүйл хохорч унсан байх гэж таамаглаж болох ч үүний дараа дуурах ачаалттай чимээг бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа юм. Мөн яг энэ бүхний дараа яагаад ч юм нохоо гинэт улайд хуцаад эхэлсэн нь бас ачралтай. Тохиолдол гэхэд маш сонирхолтой дараалсан тохиолдлууд байгаа биз. Гэвч надад бас нэгэн логик таамаглал хожим төрсөн нь хэн нэгэн хүн үнэхээр тэр үед байсан. Байшинд биш юма гэхэд байшингийн ойр орчимд. Миний өмнө хэлсэнчлэн уг байшин 2020 онд галд өртөж, дээвэр болон зарим ханыг нь засвар хийсэн байгаагч бичлэгээс харж болно. Энэ засварын ажлын үр дүнд байшингийн шалан дээр зузаан шохоо, шороон давхраг үлдээж намайг тэнд явхад хаяа гуталтор мэн тэр шороо чулуу шажигнаж байгааг та бүхэн анзаарсан биз. Тэгэхээр эхэнд бичигддэг энэ чимээ. Тэр хэнийгний гутлын чимээ байж болно. Магадгүй тэр хүн хөлөө дэвсэлсэн үү? Эсвэл ямар нэгэн зүйл дээр гიშгэж ийм чимээг гаргасан байж болох юм. Үүний дараа тэр хүн ямар нэгэн зүйл шивнэх маягтай хэлж, харин сонирхолтой давталаар ч юм уу эсвэл түүнийг нохоо харж хутсан. Гэхдээ бас л эргэлзээтэй сонсогч байгаа биз. Учир нь өөр хин нэгэн тэтгэд үнэхээр байсан бол яах гэж тэр хүн байшин руу чимээгүй орж ирээд хөлөөрөө дэвсэлчээд мөн шивнэх мэт чимээ гаргаад буцаад гараад явсан бэ. Зөвхөн намайг айлахын тулд гэж юу? Харин яг тэр үед нь нохоо мөн тохиолдлоор өлж хутсан байх боломжтой юу? Хүн орж ирээд хөлөө дэвсэлчгээд нэг зүйл шивнэж байгаа мэт хэлчихэд зүгээр л гараад явчихсан гэдэг нь тэнд байсан хүний хувьд надад жаахан эргэлзээ төрүүлж байгаач. Сүнс сүдрээс өөр баг ганцхан хувилбар болцоод байгаа тул энэ таамаглалд итгэмээр байна. Хэдий би тийм их сүнс сүдэртэй гэсэн газараар яваагүйч миний лав хувьдаа таарсан хамгийн ойлгомжгүй маргаантай мөч байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Магадгүй дараа ахин тэр байшин руу явах боломжгаар бол илүү бэлтгэлтэйгээр буцан явж болох юм. Өөр янз бүрийн жижиг чимээнүүд бичлэгт бичигдсэн байгаач тэдгээрийг заримыг нь би тухайн үедээ чихээрээ сонссон байдаг бол заримыг нь дараа бичлэгээ үзэх үедээ л мэдсэн нь ч бий. Үүний яг эсрэгээр зарим чимээг би тухайн үедээ сонсож реакц үзүүлж байгаа нь камерт байгаач дараа нь бичлэгээ үзэхэд камерт мөн бичигдээгүй болж таарсан моментууд ч байгаа. Магадгүй миний микрофоны бичих цар хүрээнээс давсан хоол юм уу? Бүдэг чимээнүүд байх боломжтой. Харин хүний чих илүү сайн сонсдог тул би сонссон байх. Жишээ нь энэ хэсэг. Нэг юм яа хүн алхаж байгаа юм шиг чимээ сонсогдсон. Шатаар буух үед би хөнгөн алхах мэт чимээ сонссон ч хожим энэ чимээг камерт бичигдээгүй болж таарсан ба бичлэгийг сайн үзээд их усүрийг нь ч би олсон юм. Намайг бууж байх үед яг чимээ гарах момент дээр гол камерт маань доод давхарт явж байгаа нохоо бичигдсэн харагдаж байна. Тэгэхээр энэ чимээний их усүр зүгээр л надад хөөгдөж гарсан нохтын нэг болж таарч байгаа. Бичлэгт бичигдсэн янз бүрийн чимээнүүдийн их усүрийн тайлбарыг би бараг олох шиг болсон.
Эдгээр чимээнүүдийг байшингийн нэг давхрын таац буюу хоёр давхрын шал хоорондын завсарт байгаа ямар нэгэн хулган юм уу, мэрэгч амьтдын чимээ эсвэл надтай таарахгүй байшинд орж ирээд байсан энэ мэт нохоо гаргаж байсан байх гэж логикоор таамаглав. Бичлэгийн турш нэг биш удаа ярьж байсан хөнгөн алхааны чимээний жишээ бол 25 орчим минут дээр тод бичигдсэн байгаа. Яг ийм модон гадаргуудаар явж байгаа мэт чимээ нэг биш удаа сонсож байв. Энэ үед би нэг давхарт явж байгаа ба бичлэгийн бусад хэсгүүдэд анзаарсан бол нэг давхрын шал нь модон биш хавтан пилта шиг гадаргуутай байгааг анзаарч болно. Харин бичлэгт яг модон шалан дээр явж байгаа мэт чимээ байгаа юм. Энэ модон шалан дээр явж байгаа чимээний хамт зэрэгцээд миний алхах чимээг сонсож болно. Миний алхаа бүрт шороо шажигнаж байгаагаараа ялгарч байгаа юм. Би тухайн үед энэ хөнгөн алхаануудыг нохоо гэж утсан ч дараа нь бичлэгээс сонсоход нохоо гэхэд арай өөр байгаа мэт санагдаж байна. Бас нэг моментыг би өмнө нь анзаарсан ч өөрөө ийм хачирхалтай чимээ гаргасан гэж бодоод тоогоогүй юм. Гэвч хоёр камертай явсны ач тус гарч нүүрний камера үзэх үед тэр чимээ огт байгаагүй. Яг мэлхий шиг чимээ байгааз. Тэгэхээр энэ чимээг хамгийн байж болох хувилбараар нь ямар нэгэн нисэж байсан ялаа мэт хорхоо микрофонтой хит ойрхон нисээд эсвэл мөргөөд шүргээд гарсан чимээ гэж таамаглав. Бичлэгт гарсан чимээ бүрийг тайлбарлах гэж оролдсонгүй. Үнэхээр сонирхолтой хэдийг нь чадах чинээгээрээ тайлбарлах гэж оролдлоо. Та бүхэн нохоо хуцдгаас өмнө гарсан хоёр хачилтай чимээний талаар болон бичлэгийн турш сонсогдсон алхаанууд гээд ер нь энэ байшингийн талаар миний бичсэн бусад ойлгомжгүй чимээнүүдийн талаарч өөрсдийн санал сэтгэл таамаглалаа комент хэсэгт хуваалцаарай. Бас миний анзаараагүй үлдээсэн сонирхолтой мөчүүд байхыг өгөөсөхгүй тул тийм зүйл бичлэгээс анзаарсан бол комент хэсэгт мөн заавал бичээрэй. Та бүгдийн тусламжтайгаар миний анзааралгүй орхитуулсан моментуудыг ч хамтдаа олж болох юм. Ингээд удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. За ингээ баяртай бүгдээрээ. Одоо жинхнээсээ баяртай.